Увсан аймгийн Тариалан сумын Харьхраа багийн төв төшөлтийн баяр наадмын үйл ажиллагааны хүнд зочдтой бид тавыг уулзуулж байна. Яг энэ сумаас бас төрөн гарсан одоо чөлөө төхийн аас твийн авраг одоо аймгийн арслан Норжингийн баяр магнахтай уулзаад байна. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайхан наад чи байна. Сайхан наадамлж байна. Сайн явж ирвэ. Сайн явж ирлээ. За нутагтаа ирээд наадамлаад наадамлаад одоо би энд одоо 1985 онд анх сургуулиуд 8 дугаар анги төгссөн. Миний ажлын гараа гэсэн би сургуулийн ногоо тараад тэр хэрэггүй ажил хийгээд тэгээд эндээс алтан дөрөв медаль гэж анхны хүүхдийн алтан дөрөв медаль авч ирсэн байхгүй юу. Тэгээд бас сая манай болор машин ярьж илээ. Тэр анхны ажил чинь би чинь 7 дугаар анги дахь алтан дөрөв медаль авч ирсэн байхгүй юу. Тэгээд би энэ хардлагаа сангаж явах удаа миний аав ээж насаар ажилласан. Миний аавыг Норжин гэдэг одоо ийм хүн байгаа. Тэгээд би нутгийн хаах дүүнэртэй ирээд сайхан байна. төрж ирсэн баг дээрээ л ирсэн. Тий, төрж ирсэн. Одоо миний энэ 3 дээл гэдэг чинь одоо яг энэ 3 дээлийн нутаг гэдэг нь энэ дээр бид нар туслан энд гарч ирдэг. Өвөл болохоор сумын төв рүү орчдөг ийм байсан. Бид нар одоо энэ 3 дээлийн энэ зүлгэн дээр миний барилдаж өсснөөс байсан. Би энэ хардлагаагаас одоо төрсөн аймгийн арслан цолтоо одоо энэ дээрс миний би нэмрийн багш Баттагт багш байх намайг бүх болгоно гэдэг би цаанаар явна гэдэг булаалтаа. Тэгээд манай багш өөрөө цааных чи тусдаа барилдах хэвээр чи барилдахгүй нэ чи цаанаар явахгүй гэдэг намайг миний Баттагт багш намайг бүр хүчээр бөхрөө оруулж ирсэн. Би тэр чиглүүлж ирсэн. Миний анхны багш байхгүй чиглүүлж ирсэн. Тэгээд манай авч бас юунд зааланд бүр дэвжээ дэвссэн хүүхдүүдийг чөлөө төгөр барилдуулаад ингэ байж ирсэн байхгүй юу. Тэгээд миний энэ чи би энэ дээр их гоё байна. Одоо ингээ та бүхэнд ч гэсэн ингээ сурвалжлаа явж байгаа та бүхэнд баярлалаа. Анхны одоо амжилтуудаа яг л эндээсээ гаргаж одоо эндээсээ л одоо Аз ТV авраг болтлоо та хөдөлмөрсөн байж үү. Тий, эн чинь би Баттагт багш намайг аймгийн төв рүү оруулаад энэ Пүрвэн Баттагт гэдэг одоо бас нэг зурагчсан залуу. Тэр би тэр шүү сумаас аймгийн аврагт орж бид тэр үеч том амжилт байсан. Нэг диплом өгдөг байсан. Тэр үед медаль гэж юм байхгүй байсан. Тэгэд бид тэр тэгж анх орж манай Баттагт их баярлж ирсэн. Миний хүүхдүүд одоо би өөрөө хөнгөний хүн гэхэд ингээд би бөхөр амжилт үзүүлж байгаад их баяртай. Тэр хүн айгуу гоё бид тэр хартлагаа нэрийг дуусгасан бид нар. Тэгэхээр энд одоо сайхан хамт олонтойгоо уулзах одоо хамт сургууль сурчсан ханд нөхдөйгөө уулзах энэ бол бас хэмжээшгүй баяр байна тийм ээ. Хэмжээсгүй одоо энэ ах нар байна. Би ч нөөрэ баг одоо таг хүрсэн. Тэгээд одоо ингээ яг үеийнхэн хүртэл байж байна. Дүүнрээ танихгүй шахуу болцсон. Тэгээд энэ сайхан наадам миний нутгийн ах дүүнэр энэ хардлагаа сангаж явах чинь баг сум байсан баг сангаж явах тал үрээс бид нар цугларч ирсэн. Тэг чин би дөнгөж энэ 10 жил 8 жил гэж байхад орж ирсэн. Тэгээд их үнэхээр гоё байд юм байна. Гоё болж байна. 40 жилийг зохион байгуулж байгаа маш их баярлж байгаа. Багштай уулзсан энэ жил ерний шавнар бас сайхан барилдах шиг боллоо тийм ээ. За тийм миний шавнараас бас сайхан барилдсан. Одоо миний шавнараас хэлсэн одоо бас бүгд саруул энэ төргээл тэгээд одоо зөндөө одоо энд бас үлдсэн байгаа залуучч гэсэн бүгд миний шавнар. Увсын сайхан бөгчөөд. Энэ жил миний шав маань 2 жил дараа нь тунж энэ саруул начин болоод тэгээд энэ 100 жилдээ ирж барилдаа цагийн сум төрүүлээд тэгээд ингээд шавтагаа бас сайхан аялаад явж байна. Тэгэхээр одоо сайхан бас одоо төрж өссөн энэ нутгийнхаа бас одоо сайхан энэ сургуульд сурч ирсэн энэ амжилтын гаргыг эхэлсэн энэ Харьхраа багийнхаа ард түмэн сайхан баярын мэндчлэгээ төшүүлж. За манай сургууль Улсын тэргүүний сургууль бас авир мэд багш захирал байсан. Тэгээд тэрний нэрмжтэй сургууль болж байгаа юм байна. Тэрэнд бас Equire гэдэг хүүн одоо 20 сая төгрөгийн ханд өгж энэ Харьхраа сургуулийг авир мэдийн нэрмжт болгож байна. Одоо ингээд энэ дээр ингээд хэлэхэд одоо төрж өссөн нутгийн ахын дүүнэр та бүхэндээ баярын хүргье. За баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэнд ажил амжилт хүсье.